Эмэгтгсэн равжрын равжир. (1922) оны намар Болгон голын Шин Торгууд аймгийн Сэмэгийн Мэндэ гэгч Рэнцэнгийн нуруунд очиж ан хийхээр явжээ. Гарсан өдрөө тарлан уулын сухай ургасан гүн жалга өгсөн чимээ чагнан гэлдэрч байв. Гэтэл сухайн шугай дотор ямар нэг амьтан байгаа нь мэдэгдэжээ. Мөчөр хугарч чулуу нурах чимээнээр мориноосоо бууж бууга бэлтгэн сэмхэн алхтал давчуу жалханд хүн дүрстэй амьтантай бачим тулгарч. Тэр нь гээдэн толгойдон ширэлцсэн сагсгар үстэй, өргөн цээж, шувтан бөхстэй, майг хөл урт гартай амьтан байв. Мэндэ цочсондоо түүний зүрхийг нь баримжаалан буудаж орхив. Тэр амьтан ч муухай хашгираад ойчлоо. Мэндэ ийм амьтныг үзэх нь байтугай сонсоогүй ажээ. Ан хийвэл над чиг ингээд үхэн шүү гэж байгаа совин байх гэж бодоод салхины уруу тонгоон тамхи асаатал шидсэн чулуу дэргэд тусчээ. Цочоод нөгөө үхэж байгаа амьтныг харахад хоёр хөл дээрээ босоод Мэндéгийн байгаа зүг чулуу шидэж байх нь тэр. Мэндэ айсандаа сухай халахлан өөр газар хурч тэр амьтан сумны шархаан чулуугаар бүглэн самдангийн анх байсан газар руу ухраад зогсож байна гин. Мэндэ тэр амьтны тархийг нь хаг буудаж алаад очиж үзчиж чадсангүй мориндоо мордон гэрийн зүг буцаж хараад баруун монголчуудын заншил ёсоор буу мултлах ёслол хийгээд дахин анд яваагүй гин. Мэндэггүй Ховд аймгийн Булган суманд нэгдлийн малчин бөгөөд Хилийн цэрэгт туслах бригадын гишүүнээр ажилдаг өвгөн тэр өөрөө ийхүү хуучилж билдээ. Эмэгтгсэн равжрын равжир. Хүн гөрөөсний цөөс лаа эрдэнэ. 18 дугаар зууны дунд үеэр өвөр хошууны 8 вангийн хүү Жамбалд орж Маарамб гэгч амьдарч байв. Жамбалд орж тэр үедээ ангах ухааны талаар нэлээд мэдлэг бүхий Маарам байснаас гадна ургамал эрдэс хүдэр таних талаараа нэвтэрхий хүн байжээ. Бас зураг зурдаг байсан гэн. Эмийн төрлийн цэцгэн эм ойнзон, чулуун эм доо, амьтны гаралтай эм лаа, шорон гаралтай эм саа зэргийг нэгтгэн 400 гаруй эмийн төрлүүд бас төвд газраас авдаг эмийн зүйлсийг Монгол газраас төлөөлөх эмийн ургамал сэлтийг эрен хайж уйггүй ажилласны эцэст Омон Түмби гэдэг зурагт номон төрөвчээ. Тэр номонд эмэнд ордог цэцэг, чороо чулуу амьтны гаралтай зүйлийг танихын тулд зураг хавсарган ямар өвчнөд яаж хэргэлдгийг нь товч тодорхой бичсэн байна. Жамбалд орж Маарамб амьтны гаралтай эмийн зүйлдэн хүн гөрөөс зурж цөсвийг нь эмэнд хэргэлдэг та эрдэнэ гэж нэрлэн бичжээ. Үүнээс үзэхэд 18 дугаар зууны үед Монгол оронд алмас хүн гөрөөс амьдарч байсныг гэрчилж байна. Энэ тухай Хайдав докторийн туслах ажилтан агсан Чойжомц Маарамб надад дурсан хуйчилдаг байлаа. Эмэгтгсэн равжрын равжир. Алмас гавж. 15 дугаар жарны цагаан морин жилийн 1870 оны намар Засагтхан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошууны мэргэн туслагч Гомжовгой цагаан чулууны талд адуу ирж яваад өдшийн бүрэнхийд морин бүдэрч унаад явгарчээ. Гомжовгой залуудаа цовоо сэргэлэн бие бэлдар сайтай хилэмгийн хурц тэр үеийн чадмаг сэхэтний нэгэн байжээ. Аймгийн жанжин түүнийг хошуу туслагч болгож бусад аймаг хошуудад байтугай Шанзвын яманд хүртэл явуулан хэрэг зарга нийлүүлдэг байжээ. Гомжов хэрэг нийлсэн газраасаа заргаан заавал авч хошууны нэр алдрыг хамгаалж байсан болохоор түүнд мэрэгэн цол өргөмжилжээ. Одоо хүртэл Гомжовгой харь хошуунаас хэрэг заргаан авч байсан тухай цэцэн мэргэн аргыг тэр үеийн Засагтхан аймгийнхан магтан шагшиж гүрнэн ярилцсаар байдаг юм. Хөнхийсэн нүдтэй, янхийсэн биетэй тэр буурал өвгөн эзгүй талд явгарчгаад шөнийн харанхуйд бүдчин барин явж байтал сэксгэр үстэй хүн дүрстэй амтан гинэт гарч ирээд шүүрэн авч газар агууд аваачжээ. Гомжовгой тэрхүү хүн дүрс амтныг хараад тийм байна. Тийм байна. Энд чинь орон хангаан лус авдаг намайг таалж байгаа юм байна. Би бүхэл насаараа эзэн төрдөн үнэж зүтгэсний ач гавьяагаар насны эцэст орон хангаан эзэн савдагт таалагджээ. Гэж бодоод хүлцэнгүй байдлаар дагжээ. Гомжовыг түүхийн мах усаар тэжэн хүн дүрст өөрөө өвс үнцээр хооллон. Ийхүү хүн дүрст амтантай хамт 3 жил газар агууд амьдарчээ. Хаяа бүрхэг буюу манан будантай
Эсвэл цас бороо орж байх үед хүн дүрс тамтныг дагаж уулын хярд гарахад хүрээний голд гэр орон нь илхэн харагдана. Гомбч авгай өр хүүхэдгүй гэргийн нас бараад хэдэн жил болсон тул төрсөн игчийн хаяандаа буулгаж ажил төрлөлтөнд туслуулдаг байсан нь ягд хэвээрэн харагдана. Харин адуун сүрэг нь ойролцоо байхгүй. Зөвхөн хонь үхэр нь байгаа бололтой. Гэрээс ганц нэг хүн орж гарах нь эгч нь гэлтэй. Хүн дүрс амтан жирэмсэн болцоход удалгүй төрөх гэж байлаа. Түүнэн орхиод гэрийн зүг ямар нэгэн аргаар явахыг Гомбчов нэг л зүрхлэхгүй байв. Орон хангаан эзэн савдгийгаан ганцаардуулахгүй зөв гэж бодно. Нэг өдөр хүн дүрстэй дуншин өвдөжээ. Удсанчгүй эрэгтэй хүүхэд төрүүлмэгц артиш агуун ханыг налан чүдээ хэд хавраад хөхөрч байгаа юм шиг дагдан чичирч байснаа амьсгал хураажээ. Гомбчовгүй хүүгэн салгаж боогод өөрийнхөө уранхай хүрмэнд хүүхдийг манцуулаад амьсгал хураасан савдгаан гайхан харж зогссноо агуугаасаа гарчээ. Баруун зуугаас ирлээ гисээр 20 иргэм насны бадарчин Гомбчов мэрэгэн туслагчийнхыг сургалсаар хурж ирэхэд талигаач мэрэгэн туслагчин эгч Дарзавгай тосон очиж дуу алдан тэрвэрч үнсээд хоёр нүдэндээ баярын нулимс гүйлгнүүлэн үүдэн сөхөн гертэн оруулахад тэр бадарчин бурхандаа мөргөөд суухыг ажигласан хүмүүс их л гайхацгаав. Дарзавгай цай хоол базаан айраг сөгнөн хөл алдана. Залуухан тэр бадарчин лам Дарзавгай гар хараар өсөөд 7 настай байхад нь талигаач мэрэгэн туслагч Гомбчовгүй баруун зууд шавлан сууж байсан дүүдэрэн хүргэж өгөөд ном залгах болсон юм санжээ. Тэр лам 19 настай байхдаа баруун зууд шавлан сууж гавж болоод 21 настайдаа гавжийн дамжаа бариад төрсөн эцэг тэжээж өсгсөн эгчтэйгэн уулзахаар зориглон ирсэн нь. Гэвч төрсөн эцэг нь нас барсан байжээ. Ингээд эцгийнхээ баян хөрөнгийг эзэмшин түүний төлөө буян үлдэхээр санаа шулуудан хошууч мэрэгэн бэйсийн хошуу хүрээ 80 дуутад шавлан суужээ. Нутгийнхан анхандаа түүнийг алмас гавж гэж нэрлэдэг байсан нь түүний үнэн төрлийг тоддогсон хэрэг авч сүүлсүүлдэн шавнар олонтой болж буу багш гэж алдаршжээ. Гомбчов мэрэгэн туслагчгүй хүрмэндээ боож авчирсан хүүгэн гертэн 3 хонуулаад угаахтаа будцсан гэж нэр өгчээ. Тэр лам 80 дуутын хүрээнд олон жил шавлан сууж Ташминжуур дацангийн цоржоор үргэлжлэн ажиллаж байгаад 1939 оны 85 наснда бадган өвчнөөр нас барахад нь театрын жүжигчин агсан цогттой киноны Улаан Малгайт Баатар, Алтан өргөө киноны мэрэгэн Рашид тоглосон Лувсан жамц хамгийн отхон шавьнд байсан учраас хөлийг нь хуучиж толгойг нь түшиж байж бие баруулсан тухайгаан хуучилдаг байлаа. Нутгийнхан буу багш гэж одоо хүртэл дурсан ярихаас гадна улсын номын санд Засагдхан аймгийн Буд хурцын бичсэн орчуулсан номууд байдаг гэн.